that government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хойд Солонгосын зүгээс нийтдээ 34-өөс 35 мянга орчим хүн эх орноосоо оргон зайдсан гэх мэдээллийг Өмнөд Солонгосын нэгдлийн яамны зүгээс бол аль биесээр гаргасан. За эдгээр оргон зайлагчдын дийлэн хэсэг нь Өмнөд Солонгос улсын хэлийг шууд давдаг бол үлдсэн хэсэг нь бүгд найрамдах Хятад ард улсын хэлийг даван зугтдаг. За бүгд найрамдах Хятад ард улсын хэлийг даван оргож буй хүмүүсийн дийлэнхийнх нь хувьд бүгд найрамдах Хятад ард улсаар дамжаад 3 дахь орны газар нутаг руу орох тийм зорилготой байдаг. За харин Хятад руу орсон хүмүүсийн хувьд хамгийн ойрхон хамгийн боломжтой хувилбар нь үеийн үед Монгол улсын газар нутаг байсаар ирсэн. Энэ маягаар Хятадын нутгаас Монголыг зориулах хойд Солонгосын дөрвөгчд мэдээч хэрэг амаргүй замыг туулдаг. Тэд өргөн их говийн нутгийг хөндлөн гол туулан явдаг бөгөөд ингэж явах замдаа амиа алдах тохиолдол нэлээдгүй гардаг. Гэхдээ нэгэнт хэд давж Монголын нутагт орж ирж чадсан бол Нэгдсэн үндэсний байгууллагын дөрвөгчдийн конвенцийн дагуу 3 дахь орнууд руу гарах боломжтой болдог. Яг энэ байдал олон жилийн турш үргэлжилсэн боловч хойд Солонгос Хятадын хэвийн хамгаалалт чангарснаар Монголыг зориулах хойд солонгосчуудын тоо сүүлийн жилүүдэд эрс багассан талаарх мэдээлэл бий. Тэгвэл хойд Солонгосын талаас ганц хууль бусаар хэв давагчид бус хууль ёсны дагуу дипломат ажиллаар гадны улсыг зорьсон хүмүүс нь тухайн улсын Өмнөд Солонгосын эвчинд очиж нуугдсан оргон зайлсан хэрэгүүд нэлээдгүй гардаг. Манайхтай хамгийн ойрын жишээ гэвэл өнгөрсөн 8 дугаар сард Монгол улсад яг ийм нөхцөл байдал тохиолдсон юм. Та бүхэндээ манай хамтран ажиллагч байгууллага авторг нь хууль зүйн товчоогоо танилцуулж байна. Хэрвээ танд болон таны аж ахуй нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол авторг нь хууль зүйн товчоонд хандаарай. Өнгөрсөн 8 дугаар сард бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын бодлого боловсруулалтын гол хүрээлэн болох нийгмийн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Тэхён Чод тэргүүтээ төлөөлөгчд Улаанбаатар хотноо аль биесны айлчлал хийжээ. Гэтэл уг айлчлалд орчуулагчаар явж байсан хойд Солонгосын иргэн хамт явж буй багийнхнаасаа оргож Улаанбаатар дахь Өмнөд Солонгосын эвчин сайдны яамд оргосон талаар Өмнөд Солонгосын их сурвалжууд мэдээлжээ. Мөн бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын зүгээс Улаанбаатар дахь эвчин сайдаа солих шийдвэр гаргасан гэх бөгөөд энэ нь чухам хойд Солонгосын орчуулагчийн уг орголттой холбоотой эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Өмнөд болон хойд Солонгосын зүгээс тухайн оргосон орчуулагчийн нэрийг олон нийтэд зарлахгүй байгаа бөгөөд хойд Солонгосын хувьд гадагшаа явах дипломат иргэдтэй нэлээд анхааралтай хатуу цензуур тавьдаг тул тус оргогч нь улс орондоо тодорхой хэмжээний байр суурь бүхий хүн байсан болов гэж үзэж байгаа юм а. Өмнөд Солонгос улсын хувьд 1997 оноос хойш хойд Солонгосын дөрвөгчдөд Өмнөд Солонгосын иргэншил олгох бодлогыг эрчимтэйгээр тасралтгүй явуулж эхэлсэн юм. Тэгэхээр уламжлал ёсны дагуу бол хойд Солонгосын уг орчуулагчийг өмнөдийн тал сөүлд аваачиж тэндээ хууль зүйн яамны харьяа Ханавон хэмээх төвд байршуулж 3-6 сарын турш боловсрол болон мэргэжлийн сургалт соёлын дасан зохицох хөтөлбөрт хамруулдаг уламжлалтай. Энэ бол тэр чигтээ Өмнөд Солонгосын хуулийн дагуу хийгддэг үйл явц юм. Ер нь бол Монгол улс нь зүүн хойд Аз дахь хойд Солонгостой найрсаг харилцаатай бараг л цорын ганц улс. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод хойд Солонгосын эвчин болон өмнөдийн эвчин хоёул байрладаг. Энэ нь өмнөд болон хойд Солонгосын талынханд нэг-нэг Монголын нутаг дээр тагнах, чагнах, эвдүү хувилдаан үүсгэх асар их нөөц бололцоог олгож өгдөг. Ялангуяа өмнөд Солонгосын зүгээс хойд Солонгостой холбоотой мэдээлэл цуглуулах, хоёр орны хоорондоо далдуур дипломат сувг нээх, хойд Солонгосын иргэдийн хөдөлгөөн оргох оролдлогуудыг хянахад 3 дахь улс зайлшгүй хэрэг болдог бөгөөд Өмнөд Солонгостой хамгийн ойр, хамгийн боломжийн цэг нь яавч үгүй Монгол улс болж таардаг. Монгол улс нь бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улстай дипломат харилцаатай цөөхөн хэдэн ардчилсан улсуудын нэг. Мөн 1990 оноос эхлэн хойд Солонгосын олон тооны ажилчид гэрээгээр Монгол улсад барилга болон үйлчилгээний салбарт ажиллаж ирсэн. Улмаар тэдгээр ажилчдын дундаас оргон зайлах, өмнөдийн талтай холбоо тогтоох, мэдээлэл дамжуулах оролдлогууд гардаг байсан учраас Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага болох NISS Монгол улсад тогтмол давт байдлаар төлөөлөгч
өчтөн байрлуулан ажилуулдаг гэх хардлага бий. Барууны томоохон хэвлэлүүд болон Asia Times зэрэг хэвлэлүүдийн зүгээс Монгол улсыг Өмнөд Солонгос, Америк нэгдсэн улс, Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улс, Хойд Солонгосын тагнуулын байгууллагуудын дамжин өнгөрөх сувг, дундын аюулгүй бүс байдлаар ашигладаг талаар мэдээллүүд ихээхэн цацагддаг. Монгол улсад 1990-с 2020 оны хооронд ойролцоогоор 2000 гаруй Хойд Солонгосын ажилчид тогтмол ажиллаж байсан бөгөөд одоо энэ тоо эрс багассан. Учир нь тэдгээрийн дунд оргох үзэгдэл газар авч эхэлсэн гэх бөгөөд энэ бүхнийг Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага зохион байгуулдаг гэх хардлага бий. Нэг ёсондоо бол Монгол улсад Өмнөд Солонгосын тусгай албад хойдын иргэдийг урвуулах, өөрсдөдөө нийлсүүлэх, тэднээс мэдээлэл цуглуулах гэх мэтээр нууц ажиллагаануудыг маш ихээр явуулдаг гэсэн үг. Өмнөдийн тагнуулын байгууллага болох NIS-ийн агентуудыг Монгол улсад Cultural Center буюу соёлын төв, соёл солилцооны хөтөлбөр хэмээх хасхавч байдлаар байрладаг хэмээн үздэг бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн оны 11-р сард Монгол улсын тагнуулын байгууллагаас Өмнөд Солонгосын тусгай даалгавар бүхий хоёр тагнуулыг баривчилсан гэх аль бие усны мэдээлэл олон нийтийн хэвлэлүүдээр нээлттэй цацагдж байсан. Тэдгээр Өмнөд Солонгосын хоёр иргэний нэг нь NIS-ийн дэд хурандаа бол нөгөө нь хошууч цолтой байсан нь батлагджээ. Тэдгээр өмнөдийн тагнуулууд нь манай улсын төрийн албан хаагчдаар дамжуулан Хойд Солонгостой холбоо тогтоож, хойдын талыг Өмнөд Солонгосын хэлийн шугамд халтах, өдөөн хатгалах хийлгүүлэх зорилготой байсан гэх мэдээлэл тухайн үедээ засагдж байв. Энэ бүх мэдээллүүдийг Өмнөд Солонгосын MBC телевизийн сурвалжлагч Лид Йокён нийтэлсэн бөгөөд ямар ч тач бүгд найрамдах Солонгос улсын тагнуулын командлагч Мөн Сан Хог аль бие ёсоор хоёр ажилтнаа авах хүсэлт илгээсний дагуу Монголын талаас тэдгээр ажилтнуудыг нь нутаг буцаасан болох нь тодорхой болсон. Монгол улсын тагнуулын байгууллагын хувьд мэрэгжлийн өндөр ур чадвартай бүс нутагтаа дээгүүрт орох тусгай албанд тооцогддог бөгөөд гадаадын тагнуулын байгууллагуудын үйл ажиллагааг алхан дээр тавьсан мэт харж чаддаг болохыг дээрх үйл явдал батлан харуулж байна. 21-р зууны эхэнд Монгол улс Зүүн Азийн дипломат төвийг сагсан бүс байснаа айжмаар тагнуулын мэдээллийн сүлжээний огтлолцол болон хувирчээ. Хойд Солонгосын ажиглагчдын урсгал, орогдол гаргах шугам, гуравдагч орнуудын дипломат хяналт зэрэг хүчин зүйлс нийцснээр Улаанбаатар хот нь NIS-ийн хувьд чимээгүй боловч стратегийн чухал талбар болон хувирав. Өмнөд Солонгосын тагнуулын агентууд Монголд геополитикийн завсарт байрлах боломжийн улмаас илүү идэвхтэй ажиллаж байна. Монгол улс нь бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улс, бүгд найрамдах Солонгос улс хоёулантай харилцаатай байдаг цөөн хэдэн улсуудын нэг. Энэ нь тагнуулын ажиллагаанд хууль ёсны дипломат халахвч үүсгэх ховор боломж юм. Гэвч сүүлийн жилүүдэд NIS-ийн Монгол дахь оролцоо улам нарийн холимог зөөлөн хүчний хэлбэрт шилжиж буйг ажиглаж болохоор байна. Элчин сайдын яамны дипломат бүрэлдэхүүнээс гадна КОИСА янз бүрийн сүм хийдүүд болон шашны урсгалууд, соёлын төвүүд, боловсролын төсөл гэх мэт иргэний сувгуудаар дамжуулан мэдээлэл цуглуулах, мэдээлэгчдийнхэн сүлжээг өргөжүүлэх хандлага ажиглагдаж байгаа. Үүнийг орчин үед олон улсад Civil Cover Operation хэмээн нэрлэдэг бөгөөд Монгол улсад яг боддоор хэрэгжиж байгаа харагдаж байна. Гэхдээ Монгол улсад нөхцөл байдал бас хоёр талтай байгаа. Нэг талаас Өмнөд Солонгостой харилцаагаа өргөжүүлэх, технологийн болон боловсролын салбарт хамтын ажиллагааны боломжоо нэмэгдүүлэх онцгой ач холбогдолтой байгаа боловч нөгөө талаараа гадаадын тагнуулуудын өрсөлдөөн, саарл бүс болон хувирах эрсдлийг нэмэгдүүлж байна. Ойрын жилүүдэд Монгол улсын аюулгүй байдлын бодлогод илүү ухаалаг, илүү тэнцвэр шаардаж тарах байх. Учир нь тагнуулын дайн гэдэг нь заавал буу сумаар бус, харин зөөлөн инээмсэглэл, соёлын тэтгэлэг, эсвэл сайн санааны хамтын ажиллагаа гэх нэрийн дор илэрдэг зүйл юм. Австрали болон Швейцар улсууд хэрхэн олон улсын тагнуулчдын үйл ажиллагааны талбар болон хувирсан яг үүнтэй ижил зүйл манай улсад тохиолдож эхлээд байгаа бололтой. Гэхдээ энэ удаагийн дугаараар саяхан дипломат ажилд нь орохсон тул хамгийн ойрын кейс гэдэг Хойд Солонгос ба Өмнөд Солонгосын талаар ярьлаа. Тэрнээс биш Америк нэгдсэн улс, Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улс гэх мэтээр их гүрнүүд бүгд манай нутагт тагнуулын ажиллагаа явуулж байгаа гэдгийг цохон тэмдэглэх хэрэгтэй. Тухайлбал Өмнөд Солонгосын Жунганг агентлагт 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр нийтэлсэн нэгэн мэдээллийг харъя.
Уг мэдээгээр бол Монгол улсын нутаг дэвсгэрт Улаанбаатар хотын ойролцоо газарт Хойд Солонгос болон Японы албаны хүмүүс нууц уулзалт хийсэн гэх мэдээлэл цацагдсан юм. Хойд Солонгосын талаас уг уулзалтад тус улсын тагнуулын байгууллагын төлөөлөгчид болон гадаад валют олох ажил хариуцдаг хүмүүс уулзсан бол Японы талаас үед дамжсан улс төрд нөлөө бүхий гэр бүлийн гишүүд ба тухайн үеийн засгийн газарт сайд болон дэд сайдын албыг хашиж байсан хүмүүс нууцаар уулзсан гэх мэдээлэл цацагдсан. Тус хоёр улс шууд нэг нэгнийхээ нутагт олон нийтийн нүдэн дээр ил тодоор уулзах боломжгүй учраас хамгийн ойрын боломжит бүс нутаг нь Монгол улс болон хувирсан бололтой. Уулзалтаар яригдсан сэдэв тодорхойгүй боловч бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсад баривчлагдсан Японы иргэнийг судлах асуудлаар уулзалтсан байх магадaltaй хэмээн үзэж байгаа. Гэхдээ үүнийг манай улсын эрх баригчдаас нууцаар хийж байгаа нь Япон Хойд Солонгос улсууд 3 дахь орны зуучлалгүйгээр хэлэлцээр хийдэг давт сувгийг манай улсад цаашид хөгжүүлж магадгүйгэх эрсдлийг бий болгож байгаа юм а. Энэ бол мэдээч хэрэг, хууль бус бөгөөд манай улсыг үл хүндэтгэж буй хэрэг. Тэгэхээр эд мэтээр хол ойрын улсууд манай улсыг өөрсдийн тусгай ажиллагаа явуулах талбар болгон ашиглах асар өндөр ашиг сонирхолтой байгаа нь тодорхой байгаа. Гэхдээ Аз болж манай тагнуулын байгууллага маш сайн ажиллаж байгаа харагддаг. Хэдий тийм боловч бусад орнуудын манай улсыг чиглэсэн бодлого цаашид улам бүр нэмэгдэх нь тодорхой тул манай төр засаг энэ тал дээр анхааралтай хандаж байхгүй бол манай улсын нутаг дэвсгэр харь улсуудын далд тоглоомын талбар болон хувирахгүй. Ингээд манай бэлтгэсэн өнөөдрийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзалтаа түр баяртай.